Жилүүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг Монгол Улсын хэмжээнд бол хүүхд хэрэглэгчийн өдөр гэж албан ёсоор энэ жилээс эхэлж зарласан байгаа. За энэтэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газар Монгол Улсын шадар сайтаас холбогдох шийдвэрүүд гарч яг одоо бол хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн энэ нөлөөлийн ажил арга хэмжээг бол боловсрол соёлын шинжилгээ ухаан, спортын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яам гэсэн 3 яам хамтран зохион байгуулж эдгээр яамдад харьяалагддаг холбогдох бүх шатны байгууллагууд бол хүүхэд эрхэм хэрэглэгч гэсэн энэ нөлөөлийн ажлыг гардан зохион байгуулж байгаа. За манай нийслэлийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас бол нийслэлийн нийт иргэдэд хяналтын хуудас буюу миний гэр аюулгүй орчин гэсэн энэ хяналтын хуудсыг нийслэлийн нийт иргэдээр бүглүүлж нийт иргэд гэдэг нь насан туршид аав ээжүүдээр бүглүүлж өрх гэрийнхээ аюулгүй байдалд аав ээж болгон бас тодорхой анхаарлаа хандуулах цаг болсон гэдэг энэ зүйлийг гаргаж ирж байгаа. За энэ дээр бол үндсэндээ нэг 6 төрлийн агуулга мэдээлэл бол маш товчхоноор бол орсон байгаа. За орон гэрийн дотор аюулгүй байдал чинь яг ямар байгаа юм? Галт тогооны өрөөний чинь аюулгүй байдал ямар байна? Эмийн сан ямар байгаа юм? За хүүхдийн тоглоом нь ер нь ямар хуу тоглоом хүүхдэд авч өгдөг юм байна? За автомашинаар хүүхдийг тээвэрлэх үедээ бид нар яаж тээвэрлж явж байгаа юм? Галт төмрийн аюулаас өрцөн сэргийлэх чиглэлээр яг өрхүүд яг яах юм бэ гэсэн ийм үндсэн 6 агуулгын хүрээнд хитгэн ийм хяналтын хуудас буюу чеклистийг бид нар хийсэн. За илүү хялбар байлгах үүднээс бол зөвхөн энэ цаасан энэ пострыг бол бүглөхөөс гадна Google форм дээр бол бид нар тодорхой линкийг бол олон нийтэд бол түгээсэн байгаа. Энэ линкээр та дамжиж ороод өөрсдийнхөө хуудсыг яг хариуцлагатайгаар үнэн зөв бүглөөд алдаа эндэгдэл гарсан, орхигдсон, мартагдсан зүйл байдаг бол тэрийгэ оройд нь очингуутлаа засаж сайжруулж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаараа гэж аав ээжүүдтэй бол хүсэх байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор ахуйн ослын дуудлага, ахуйн осолд өртөх байдал бол урд жилүүтэй харьцуулахад бол нэлээд хэмжээгээр нэмэгдсэн. Сүүлд 2020 оны эхний 2 сарын байдлаар гэхэд нийтдээ нэг 2300 ахуйн ослын дуудлага бол бүртгэгдсэн байна. За энэ бол өмнөх оноос бол нэг 400 орчим нэгжээр бол өссөн. За сүүлийн жилүүдэд бол яг жилээр нь харьцуулж үзэхэд бол бас нэмэгдэж байгаа. За ахуйн осол гэдэг нь юу юм бэ гэхээр таны гэрт таны хамгийн хайртай эрдэнэ уссан хүүхэд чинь осолдож, бэртэж, гэмтэж, магадгүй амь насаа алдаж ийн гэдэг энэ харамсалтай зүйл байгаа. Ийм учраас хүүхдийнхээ аюулгүй байдалд эцэг их бүр хариуцлагатай байгаараа гэдгийг хэлмээр байна.